Moza Web гэдэг хэрэглэгчийн зэвс рүү ороход тань дээр таны нэрээр хадгалагдсан эрх үүснэ. Та өөрөө эрхээ бүртгүүлэхдээ өгсөн холбоосоо өөрийнхөө мэдээ хаягаар Moza Web-д бүртгэл үүсгэх. Бүртгэл үүсгэхэд танд сууж байгаа файл юм байна. Одоо тэгвэл энийг ээлж хичээлд ашиглах ямар боломжууд байна вэ гэдгийг үзье. Нэгдүгээр Moza Web-ийн сурагч багш хоёрт хоёуланд нь хамраатай явдаг учраас сургалтын хэрэглэгт хүн сургалтын үйл ажиллагаанд ашиглахын тохиромжтой. За энэ Moza Web-д Монголын 6-аас 12 дугаар ангийн бүх сурах бичгүүд баяжуулагдсан дижитал хэлбэрээр орсон. Жишээлбэл 11 дугаар ангийн сурах бичиг дизайн технологийн сурах бичгийг үзье. Дизайн технологийн сурах бичгийн хажууд хуудас ингэж байхаас гадна бид нар хуудасаа эргүүлэхээс гадна энэ хуудаснууд дээр баяжуулагдсан нэмэлт хичээлүүд байдаг. Нэмэлт хичээлүүд энэ хичээлтэй холбоотой. За хэрхэн ажилладаг вэ? LCD дэлгэцийн тухай, шүтлэг батарейн тухай гэдэг энэ мэдээлэл. Мөн сурах бичиг маань ингээд дарахад автоматар бүх агуулга хэсэг болгоноороо салж томорч үздэг болсон. Энэ анги танхим сургалтыг явуулах, сурах бичгийн үргэлжлээгүй үед сургалтыг сонирхолтойгоор явуулахад илүү үр дүнтэй болсон. Энэний хажууд мөн ажиллаж байгаа баяжуулсан хичээлүүд нь сургалтыг дэмждэг болсон. Одоо жишээлбэл шүтлэг батарей гэдэг дээр дарж үзье. Тэгвэл энэ агуулгатай холбоотой ийм 3D хичээлүүд ирнэ гэсэн үг. За батарейны бүтэц. За мөн энэ 3D-нүүд нь эргүүлж тойруулж үзэхдээ томруулж жижигрүүлж үзэж болдгоороо илүү давуу талтай. Ажиллах зарчим нь ямар зарчмаар ажилладаг вэ гэдэг ингээд жишээлбэл томруулж үзье. Ийм зарчмаар ажиллана гэдэг. За ингээд энийг хүүхдүүд үзүүлэхэд илүү ойлгомжтой болсон 3D-гээр баяжуулагдсан. Мөн хажуудалд нь одоо энэ сурах бичгүүдийн хажуудалд цахим хичээл 3D бүх агуулга дээр баяжлалтууд хийгдсэн байгаа. Одоо энэ хавтгай дээр жишээлбэл бас 3D цахим координатын систем гэх хичээлээр бас баяжуулж хийсэн. Descartes буюу туйлын координатын систем гэдэг энэ координатын системтэй хичээл нэмэлт цахим хичээл. Энэ багшийн ажлыг маш хөнгөвчлөх боломжтой болсон ийм сурах бичгээр баяжуулагдсан байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За хоёрдугаарт нь Moza Web дээр нэг давуу тал нь юу вэ? Бүх судалгах тухайнтай холбоотой та өөрөө хичээл дээрээ дэвтэр боловсруулад өөрийнхөө хийсэн зүйлийг хийгээд явж болно. Мөн сурагчдад бүлэг үүсгээд гэрийн даалгавар өгч болно гэсэн үг. За мөн өөрийнхөө дуртай зүйлүүдийг цуглуулад байршуулсан зүйлээ бусдад хуваалцах боломж байна. Мөн гэрийн даалгаврыг үүссэн бүлгүүдэд өгөх, гэрийн даалгаврыг шалгах гэх мэтээр сурагчдын байнгын тасралтгүй хөгжих боломжийг нээснээрээ давуу талтай. За хоёрдугаар нь медиа сан гэдэг зэвс рүү оръё. Энэ дээр Mosaic платформд Moza Web дээр байрласан бүх 3D-нүүд байгаа. Эндээс та бүхэн дүрслэх урлагийн чиглэлийн 3D-нүүдийг Leonardo da Vinci-ийн урлагаар та бүхэн зочилж болно. Энэ урлаганд ороод Leonardo da Vinci-ийн бүтээлүүдтэй зохион бүтээгч хүүхдүүдийн хувьд яг энэ цаг үед нь очоод энэ бүтээлүүдтэй бас танилцах боломж өгдөг. Leonardo da Vinci өөрөний хийж байгаа бүтээлүүд жишээл энэ байна. Мөн энэгээрээ бас боломжтой дотор нь өөрөө ороод ингээд алхаад явах боломжтой үзэх. Энэ сурагчдад илүү сонирхолтой хичээлийг хийдэг. За тэгвэл Leonardo da Vinci хийсэн мөнхийн хөдөлгөөртэй жишээлбэл очиж үзье. Leonardo da Vinci мөнхийн хөдөлгөөр жишээл ямар зохион байгуулалттай байх вэ? За урлагийн бүтээлүүдээ сонирхох Leonardo da Vinci-ийн урлагийн бүтээлүүд. За Морва Мартин гэж энэ бүтээл нь ямар бүтээл байсан бэ? Энэ бүтээлүүдийг эргүүлж тойруулж үзэх юм боломжтой 3D-гээр баяжуулагдсан. За технологийн байна. За эндээс өөрийнхөө агуулгад тохирсон 3D-г бид нэр хичээл дээрээ байршуулан хийхэд илүү үр дүнтэй болсон гэж ойлгож байна. За дараачийн хэрэгсэл.
цахим хичээлүүд байгаа. Энэ цахим хичээлүүд дээр за дүрслэх урлаг дээр хэдүүлээ орж үзье. За Бадар Хитний уран бүтээлчид хүнийг дүрслэх урлаг, нүдрүү минь хараач гэж Винсент Ван Гог та нар бүхнийг мэдэх үү? Их мэдээр маш олон уран зургийн дэлхийн болон сонгодог бүтээлүүдийн хичээлүүд байна. За технологийн хичээл дээр ороход мөн энэ технологийн агуулгатай холбоотой хичээлүүд маань байгаа. Энэ багшийн ажлыг хямдруулах энэ зүйл дээр болж байгаа. За дараачийн нэг зүйл хэрэгсэл гэсэн сэсв. Энэ хэрэгсэл гэсэн сэс дотроос хичээл дээр ээлж хичээл дээр ашиглах бүх боломжийн сэснүүд бий. Жишээлбэл бид нар технологийн хичээл рүү хөгжим технологи бусад бүх хичээл гэж ерөнхий ярьдаг. Энэ дээрээс ямар зүйлийг аваад хичээл дээр хэрэглэж болох уу гэдэг нь та бүхэн бүгдийг нь орж үзээрэй. Энд маш сонирхолтой бид нарыг хэрэглэж болохоор гоё зүйл. Жишээлбэл бид нар энэ дээр энэ зэсийг сонирхох юм. За энэ цаасыг дэлгэхэд ямар хэлбэртэй цаас болох вэ? Маш сонирхолтойгоор байж болно. Энэ сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлсэн ийм зүйл байх нь. Энэ цаасыг дэлгэхэд ямар өнгөтэй байж болох вэ гэж. Буруу зүгөө тусаа үед нь шууд зөв хариулт нь гараа явдаг учраас хүүхдүүдэд маш сонирхолтой байдаг. За дараачийн үйл ажиллагаа маань ерөнхий зэс. Хэрвээ та бүхэн бүтээгдэхүүн зэс рүүгээ ороод Mozabooks суулгах бид нар дасгал бичээлүүдийг нэмэлт материалтаар байршуулсан байгаа. Хэрвээ танд тусламж хэрэгтэй бол тусламж зэсэн дээр дараад энэ бүх зүйлийг хийх холбоотой бүх агуулгуудаа хүмүүсийг яаж суулгах уу гэдэг бүх агуулга нь та бүхэнд бэлэн байгаа. Ингээд Mozabooks бүгдээрээ суулгана. Энэ танилцаад өөрсдөө сонирхоод захим хичээл, дижитал хичээл дээр ямар боломжууд байгааг сонирхоод мөртгөл үүсгэх